За аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын 10 дугаар хуралдаанаар нийтдээ 11 асуудал хилцэж байгаа. 5-д одоо ирэмблэгдсэн асуудал бол хог хаягдлын журам боловсруулах байгаа. Тэгэхээр энэ удаагийн бас хог хаягдлын журам боловсруулах дээр онцлог ямар заалтууд орж ирсэн бэ? Иргэд бол энэ журмаараа одоо зөрүүлтийн бус одоо хог хаягдлыг одоо хайсан тохиолдолд 30 мянган төгрөгөөр торгох нь, аж ахуй нэгж бол 300 мянган төгрөгөөр. За бид нэр одоо нийтлэг одоо манай 17 сумд байгаа нөгөө хашаанда хог шатаадаг, зөрүүлтийн бус газар хог шатаадаг бол та иргэн одоо 50 мянган төгрөгөөр торгуулах, аж ахуй нэгж 500 мянган төгрөгөөр торгуулах. Тэр одоо шатаас нь бус газрыг одоо нөхөн төлбөрийг тэр иргэнээр гаргуулах, аж ахуй нэгжүүдээр гаргуулах. За хэрэг буянт хол одоо усан сан бүхий газрууд автомашин угаах энэ зүйлүүд одоо иргэн та одоо зөрчил гаргах юм бол энэ журман дээр бол 100 мянган төгрөгөөр торгох. За тэгээд аж ахуй нэгжүүдийг одоо сая төгрөгөөр торгох ийм зүйлүүдийг одоо хөөцлөгдөд журамлагдаад ороод одоо аймгийн иргэдийн хурлаар одоо батлууллаа. Тэгэхээр бас иргэд маань одоо бас энэ хог хаягдлыг одоо зөрүүлтийн бус газар хаяхгүй одоо шатаахгүй хашаандаа тэгээд одоо зөрүүлтийн одоо усан сан бүхий газар автомашин угаахгүй байх дээр одоо онцгойр анхаарахыг одоо бас энэ журамтай холбоотойгоор бол мэдээлж байна. За ялангуяа одоо манай энэ жаргалан сум дээр бол хашаанда одоо хог шатаадаг, хог шатааснаар хуунцар шатааснаар хүний эрүүл мэндэд маш их сөргөөр нөлөөлдөг. Одоо хог шатаах диксон, порон гэдэг одоо хими одоо янз бүрийн элементүүд одоо гардаг хортой нэгдлүүд. За энэгээр бол хүний одоо хорт хавдар үүсгэх ийм асуудлууд байгаа учраас энэ хог хаягдлын тухай хуулийн дээр ингэж хөөцлөгдөж энэ журам дээр ингэж оруулж өгч байгаа маа. Тэгээд иргэд маань одоо хашаанда хогоо шатаахгүй байхыг одоо бас уриалъя. Өмнө нь юу ямар журмаар зохицуулагддаг байсан юм бэ? За ер нь бол хог хаягдлын тухай хууль бол 17 онд одоо шинжлэхдээ батлагдсан. За энэ хууль бол 8 бүлэг 43 заалтай. Энэ дээр бол одоо бид нар бас одоо иргэдийн хурлд энэ журмыг оруулах гэдэг бас цаг хугацааны хувьд нэлээд одоо бас ингээд яваад тэгээд ажлын хэсгтэрээ зарим нь одоо ингээд хойшлогдоод явсаар байгаад одоо энэ журам маань ороод одоо байнгын хорооны хурлуудаар ороод засаг даргын зөвлөлүүдээр оруулаад энэ журмыг баталж байгаа. За ер нь бол бид нар зөрчлийн тухай хууль бол 17 онд одоо хууль батлагдсан. Энэ хуулиараа бол одоо нэг бүлэг бол хог хаягдлыг одоо зөрчсөн иргэн аж ахуй нэгжүүдийг одоо торгуулийн шийтгэлээ арга хэмжээг оруулсан учраас энийг бас давхар ингэж оруулж өгч байгаа учраас онцлог гэж ойлгож байна.